Йоо, засан байцгаана уу та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Энэ удаагийнхаа бичлэгээр уулзж байгаадаа миний хувьд маш их баяртай байна. Энэ удаагийн дугаартаа та бүхэндээ маш сонирхолтой кино бэлдсэн байгаа. Та бүхэн таалагдана гэж найдаж байна. Ингээд бичлэгэндээ орцгоё. Өнөөдөр та бүхэндээ 2023 онд гарч байсан Dumb Money гэдэг аюул сонирхолтой киног ярихад бэлэн болсон байна. Энэхүү кино нь IMDb дээр 6.9 үнэлгээтэй. За тэгэхээр энэхүү кино нь энгийн нэгэн хөрөнгө оруулагчид Reddit-ээр дамжуулан нэгдэж GameStop гэх компани хувьцааны үнийг өсгөн Wall Street-ийн дээд түвшнийхнийг сойрж санхүүгийн тэгш бус байдлын болон зах зээлийн манипуляцийг илчилсэн бодит үгийг өгүүлнэ. Ингээд бүгдээрээ кинонд орцгоё. Let's go guys. За киноны гол дүрийн залууг Kit гэдэг бөгөөд өөрийн гэсэн YouTube суваг дээрээ бусдад санхүүгийн зөвлөгөө өгдөг нөхөр байгаа. Хувьцаа болон ханшиг их сонирхтгийг ис тооцвол Жирэнлиг амьдралтай нэгэн. Эхнэр Каролин бас хүүхдүүдтэйгээ цуг амьдрнаа. Jenny гээд бас нэг дүр байгаа. Jenny нь болохоор ганц бие ээж. Тэгээд Kit-ийн бичлэгийг үзнэхээ дараа GameStop-ийн хувьцааг худалдаж авч байгаа. Харин Wall Street-ийн элитүүдийн нэг болох Gabe Melvin Capital гээд санхүүгийн компани захирал бөгөөд GameStop-ийн хувьцааг түр худалдаж аваад удахгүй үнэн буурна гээд боцоод явдаг. Steve гээд үнэн баянгаар харин Gabe-ийн санд дэмжлэг үзүүлдэг хүн. Ken Griffin нь бол харуул хамгаалтын компани захирал бас санхүүгийн зах зээлд зуушлал хийдэг томоохон байгууллагуудын удирдагч. За тэгээд түрүүн хэлснээр бол энэхүү кинонд бодит явдлаас сэтгүүлэн бүтээсэн кино юм. Ковид үеэр 1 сарын 25-ны өдөр саятын Gabe маань өөрийнхөө тансаг байшиндаа утсаар ярьж байна. Өөрийнх нь эзэмшдэг Melvin Capital-ийн хөрөнгийн зах зээлд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж жижиг хөрөнгө оруулагч нарыг замаасаа зайлуулдаг тийм компани байгаа. Gabe руу залгасан хүн нь Steve Cohen гээд бас нэг 72 point гэдэг нэртэй тийм сангийн захирал байгаа. Стиви хэлснээр бол GameStop-ийн хувьцааг худалдаж авсан хүмүүс хувьцаагаа хадгалан үнийг нь хөөргдүүлж $100 хүрчихсэн байна гэд. Gabe-ийг сонсоод сандран шалгатал нэрэл үнэхээр $100 хүрчихсэн байдаг. Gabe руу дахиад нэг хүн залгаж байна. Энэ удаа Ken Griffin залгахад найзаа дараа ярэ гэж утсыг нь тастаад өргөжлүүлэн Steve-тэй ярина. Steve YouTube дээр Roaring Kitty гэдэг нэртэй залуу бас Reddit хаягаа ашиглан GameStop-ийн хувьцааг авахыг уриалсан байгааг хардаг. За энэ явдлаас бүгдээрээ 6 сарын өмнөх рүү шилжицгээе. GameStop-ийн хувьцаа дөнгөж $385 байсан бэ энэ үед. Тэр үед манай гол дүрийн Kit маань өдөр нь ажилладаг компанид санхүүгийн шинжээж шөнө оройдоо Roaring Kitty нэртэй YouTube сувагтаа бичлэг хийн. Эхлээд Kit Brixie гэх нэртэй найзтайгаа уулзаад сүүлд гарсан GameStop-ийн хувьцааг одоо баг дээр нь авчвал үнэн нь өсөх баха. Би бүр $50,000 гаруй доллараар хөрөнгө оруулсан гэхэд найз нь гүчиж одоо галзуурсан юм уу л гин. Kit гэртээ саяхан төрсөн эхнэр дээрээ очдөг. Эхнэр Каролин нөхрийнхөө хийдэг юмыг бүр 100% дэмжинэ. Kit компьютер дээрээ суугаад лайв хийгээд хүмүүст GameStop-ийн хувьцааг танилцуулдаг. Харин энэ бичлэгийг нь совлогч хийдэг ганц бие ээж Jenny үзээд Kit-д итгээд 700 гаруй хувьцаа авчихна. За, Jenny маань бол өр ширэнд баригдчихсан арай гэж ам зууж байгаа эмэгтэй. Дээрээс нь нэмээд 2-2 хүүхэдтэй. Jenny ажил дээрээ сайн найзтайгаа ярьж агаад Kit-ийг дагаад хувьцаа авчиж байгаа нэ. Kit-ийн бас нэг дагагч Marcus нь видео тоглоомын дэлгүүрт ажилладаг. Бас хөрөнгө гээд ах юмгүй. Захирлаасаа цалингаа эрт авч болох уу гэд асуухад захирал нь битгий мөрөөд оол гэж байна. Гэхдээ Marcus яаж хийж яагаад л Kit-ийн үгэнд ороод нөгөө хувьцаанаас нь авчихдаг. Хэдэн өдрийн дараа Kit дахин лайв хийж GameStop-ийн хувьцаа $10 хүрсэн талаар үзэгчдэд дуулгадаг. Тэгэд эдсэн чинь Kit-ийн гэрийн үдэнд машин ирж байгаа нь дуулдаад очиод хартал дүү Kevin нь өөрийнх нь машиныг зөвшөөрлөгөө авч яваад түгээгч хийчгээд ирж байгаа юм да. Уурлаа дүүгээ загнахсан чинь нөгөөх нь машиныхын төлхөөрийг урдаас нь шидчгээд зогтчихдаг. Нэг их сургуулийн үдшилэг дээр Harmony, Riri гэх энэ хоёр охин нэгнтэйгээ танилцсан найзууд боллоо. Нэг нь $186,000, нөгөөх нь болохоор $145,000 сургалтын төлбөрийн өртөө. Harmony нөгөөдөө GameStop-ийн хувьцааг харуулад намайг авснаас хойш үнэ 2 дахин өссөн. Чи нэг хардаа гэж хэлдэг. Харин нөгөө баян Gabe чинь найз Steve-тэйгээ GameStop-ийн хувьцааны талаар ярилцаж байна. Steve-ийг хэлснээр энэ хүмүүс сүүлийн үед хувьцаа авцгаагаад ямар тэнэг гарууд вэ гэхэд Gabe над бол чинь хаа олдох вэ? Жижиг хувьцаа авагч нар угаасаа л алдхаас хойш тэр компанид гэждээ сүүлийн 2 жил 6 захирлын гар дамжицсан ер нь олигтой гээд ах юм байхгүй. Gabe өөрөө GameStop-ийн төр зуурын хувьцааг авч үнийг нь унахыг хүлээгээд тэрнээс нь ашиг олох санаатай байгаа байна л да.
Ингээд ерөнхийдөө энгийн хувьцаа хөрөнгө оруулагч нарын эсрэг Гэбийн нэлээд томоохон компани болох Melvin Capital хоёр хоорондоо зах зээлд өрсөлдөж байгаа нь. Хүмүүс энийг ч гэсэн мэдээд интернетээр тоглоом шоглоом хийх нь ойлгомжтой. Удалгүй 100 сар болж Kit дагагч нартаа GameStop-ийн хувьцаа өсснөөр $21 хүрчээ. Та нартаа баяр үргээ бас баярлалаа гэд цааш нь сэтгэл хөдлөлтөө автан дүүн ковидоос болж нас барсан тухайч ярьдаг. Их сургуулийн оюутны байранд Harmony гэд нөгөө охин чинь Riri-тэйгийн цог сууж илаа. Хувьцаа нөссөн талаар сонсоод Riri одоо буцаад буухаас өмнө олсон мөнгө гялс авцсан дээр юм биш үү гэхэд Harmony үгүй ээ. Манай Wall Street-ийн баячуудаас олоод хамаг мөнгө алдаад удалгүй нас барсан. Харин бид нар шиг энгийн хүмүүс л энэ хувьцааны үнийг буухаас сэргийлж байгаа гэж хэлээд тас хүрээхгүй бол мөнгийг нь хулгайлгсан шунлын туламнууд үнийг нь буулгахыг л хүсэж байгаа гэж тайлбарладаг. За одоо бүгдээрээ байж Влад гэх хоёр дүртэй танилцсан. Энэ хоёр бол тэр бумын хөрөнгөтэй Robinhood компани захирлууд байгаа. Robinhood арилжааны аппликейшн бүтээсэн компани байна. Энэ хоёр ярилцлаганд ороод сурвалжлагч тэр хоёроос та хоёр хэрэглэгчдээсээ мөнгө авдаггүй хэрнээ яаж ийм их мөнгө олдгийг бэ гэхэд Влад хүмүүс хувьцаа авах юм уу зарахад бага зэргийн төлбөр авдаг юм л та гэж тайлбарладаг. Харин ямар нэгэн компанитай хамтарч ажиллаж байгаа үгүйг асуухад харин тэр хоёр Ken Griffin-ийн эзэмшдэг компанитай хамтран ажилладаг гэсэн үг. Нэг үгээр эдний Robinhood компани нь тэр Wall Street-ийн баячуудтай хамтарч ажилладаг компани гэсэн үг. Энэ үед Kit ээж аав болон нөгөө үг авдаггүй дүүтэйгээ хамт амиа алдсан охин дүүгийнхаа шарил дээр очиж хүндэтгэл үзүүлдэг. Энэ хооронд Ken Griffin болон Gabe-тэй теннис тоглонгоо GameStop-ийн хувьцааны талаар бас ярина. GameStop компани нь ерөнхийдөө компьютерийн эд анги тоглоом зардаг бас сүүлийн жилүүдэд алдагдaltaй ажилласаар $632 сая алдагдaltaй байгаа юм байна. Гэхдээ одоо хүмүүс хувьцааг нь авж байгаа болохоор арай өөр. Шинэ оны анхны бэлгээн Sky Media болон Go Plus-аас аваарай. Яаж вэ гэвэл маш амархан. Та Sky Media болон Go Plus үйлчилгээний Happy 2025 цэснээс Монгол болон Холливуудын шилдэг кинонуудыг ердөө 2025 төгрөгөөр түрээслэн үзээд iWatch-ийн Series 10, AirPod-ийн 4-р generation болон Go Plus-ийн Android TV төхөөрөмж, Go Plus-ийн 100,000 төгрөгийн эрхийн эзэн болох боломжтой байгаа юм байна шүү. Энэхүү киног Happy 2025 цэснээс түрээсэлж үзээд өнөөдөр та бүхэндээ ярьж өгж байгаа. Ингээд бүгдээрээ буцаад кинонд орцгоё. За тэгээд Ken Gabe хоёр ч бүр тасархай баян юм болохоро энэ хөрөнгө оруулагч нар өстөд тэнийг юм а гэж холоол өнгөрнө. Тэгсэн чинь маргааш нь өнөөх хувьцаанд бүр 75%-аар өсөөд одоо бүр $65 хүрсэн байвал яах вэ? Kit ашиг бүр $1 сая хүрсэн байдаг. Дүүнч мөнгө авчаач ээ гэж ятгана. Харин Kit мэдээж үгүй ээ л гэж хэлнэ. Нөгөө нэг ганц бие ээж Jenny-гийнх ч өсөөд $50,000 хүрсэн байдаг. Найз нь мөнгөө гаргаад авчгаа гэсэн чи Kit бас л үгүй ээ л гин. Riri Harmony хоёр яхаа мэдгүй Riri бас лайв хийгээд дагагч нараасаа зөвлөгөө хүсгэд бүгд хадгалаад нэмж өсөхийг хүлээл гэдэг. Kit өглөө эртлэн гүүхээр гарахад Reddit дээр нэг хүн GameStop-ийн хувьцааны данг Wall Street-ийн арслангуудын эсрэг жижиг хөрөнгө оруулагч нар болох цөөвөр чоннууд гэж адилтгаснаар тэр пост нь олон хандлт авч энэ хувьцаа үнэхээр л хүмүүсийг нэгтгэж чадаж байгаа талаар ярилцсан. Gabe эхнэр нь нөхрөөсөө чи GameStop-ийн хувьцаанд санаа зовхгүй байна уу гэхэд Gabe дахин 1-7 хоног хүлээгээд өсөх нь үгүй юу харъя. Нэмээд өсөх юм бол хүмүүс эцэстээ туллаа гэд мөнгө авчих нөө. Тэгвэл үнэн золтой буурнаа л гэлээ. Ингээд 1 сарын 25 буюу киноны эхлэлд гарч исэн үе ирж байгаа. Steve Gabe руу залхан хувьцаа $100 хүрсэн талаар мэдэгдэж байгаа. Хүмүүс бүгд л энэ мэдээг дуулаад итгэж чадахгүй байлаа. Мэдээний сувг болгон энэ талаар амаа олохгүй ярьж илаа. Эхнэр нь Kit-ээс мөнгө нь хэд хүртэл өсснийг асуухад бүр $5 сая хүрсэн байдаг шүү. Харин Gabe-ээс эхнэр нь хэр их мөнгө алдсан бэ гэхэд Gabe хэдэн тэрбумаар нь алдсан л гэдэг. Gabe зүүмээр ярилцлага өгж байхдаа хувьцааны үн өссөөр байгааг хараад сандарсандаа ярилцлаганаасаа зугчдаг. Эхнэр нь орж ирээд өнөөдөр хэдийг алдав гэхэд Gabe цаасан дээр 6.8 тэрбум гэж бичиж үзүүлтэл чи найзуудаасаа тусламж гуугаад үзэх юм уу л гэж хэлв. Тэгээд Gabe байгаа хоёр найзаасаа тусламж хүслээ. Ken, Steve хоёр хуйлаа түүнд туслахаар болоод тэр гурав нийлж энгийн хүмүүсийг барьж идэхээр болдог. Gabe-ийн найзууд их хэмжээний мөнгө компаниасаа өгснийг нь мэдээгээр Jenny сонсоод намайг хогийн нөхөртэй хаягдаад хоёр хүүхэд хинт ч хэрэггүй нэг машин баахан өр зээлтэй үлдэхэд тусалсан хинч агаагүй юм байж гээд л их л уурн хөрнө. Харин Kit аав ээж нь одоо зөндөө мөнгө цугларсан байж тээ одоо мөнгөө татчихаа гэхэд Kit зөрсөөр хагаад гэрт нь бөөн хэрүүл болно. Эхнэр нь харин үгүй би Kit-д итгэж байна. Тэр юу хийж байгаагаа сайн мэднэ л гэж хэлв.
Нөгөө видео тоглоомын дэлгүүрт ажилладаг Маркус бас аав ээжтэй мөнгөө харуулад байр авч өгдөө гэсэн чинь аав ээж нь мөнгөө одоо татах хэрэгтэй л гэдэг. Харин Маркус хариуд нь илүү өснөө л гэж хэлв. За тэгээд хамгийн итгэмээргүй зүйл нь юу вэ гэхээр хэд хоногийн дараа хэд GameStop-ийн хувьцаа $350 хүрв. Бүгд л одоо дээд цэгтээ хүрсэн байлгүй дээ, мөнгө авцгаас нь дээр хаа гэд шуурч хахад энэ мэдээ бүр ерөнхийлөгчийн цагаан ордонд хүрчгэв. Цагаан ордноос энэ асуудлыг бүр хэлэлцэж шалгалт оруулнаа л гэж хэлдэг. Тэгсэн чинь нэг шөнө Kitty Reddit-ийн хаяг блоклогдоод дагагч нартайгаа арилжааны хуулгаа хуваалцаж чадхаа болчихов. Тэр хооронд арилжааны аппликейшн бүтээсэн Robinhood компани захирал болоод нэг ажилтнаасаа дуудлага ав. Тэр нь хэлэхдээ App-аар дамжуулан хувьцаа авж байгаа мянган хүмүүс бас GameStop-ийн өсөлтөөс олж Robinhood компани зүгээс өөр нэг компанид $3 тэрбум барьцаа байршуулах шаардлагатай л гэж хэлдэг. Харин Robinhood 2 тэрбумын ашиг олсон болохоор тэгэх боломжгүй. Гэхдээ тэр мөнгийг өгөхгүй бол аппликейшн тэр чигээрээ хаагдах дээрээ тулаад байла. Тэгэхээр нь толгойд нь анх орж ирсэн Баян Баачка болох Ken Griffin-ээс тусламж хүсэн app дотроо хүмүүсийн GameStop-ийн хувьцаа авах гэж оролдож байгааг гацаадаг болгочихов. Robinhood-ийн өөр нэг захирал байж уу хамтрагчаас яагаад ингэснийг нь асуухад болоод ингэснээрээ манай компани $3 тэрбум биш 700 саяын алдагдлалд орноо л гэж тайлбарладаг. Ингээд Gabe-ийн өгсөн хүлээсэн мөч ирж хувьцааны үеийн $483 хүрэхэд хүмүүс мөнгөө татсаар ханшин буугаад $140 хүрлээ. Гэнэ тийм болсон болохоор Ken Griffin үүнтэй холбогдсоноос олж байгаа юм байна гэд хүмүүс таамаг гаргаж Влад ярилцлага өгөхдөө асуултуудыг нь цэвэрхэн тойрч хариулсаар байгаад гарна. Нэг удаа Elon Musk Vlad-ийн Орсын ярилцлаганд орж исэн гээл бод. За тэгсэн чинь Kit Ken хоёрт Америкийн Конгрессийн шүүхээс гэрчээр оролцох талаар загтал ирхэн тэр. Kitty Reddit-ийн хаяг буцаж сэргэж Kit тэр дорн арилжааны хуулгаа дагагч нартай үзүүлээд одоо хүртэл бууж өгөөгүйг харуулдаг. Энийг нь хараад Harmony Riri хоёр ч бас дагаад хувьцаагаа зарлалгүй хадгалахаар шийдлээ. Бас Robinhood-ийн зүгээс хувьцааг худалдаж авах товчлуурыг хэвэнд нь оруулав. Шүүхээс Kit болон нөгөө баян Ken, Vlad болон Gabe гэ 4 хүнийг 2 сарын 18-нд гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр дууддаг. Ковидос болоод бүгд гэрээсээ холбогдсон оролцоход бэлэн боллоо. Хамгийн түрүүнд Ken Griffin-ээс та хувьцаа худалдаж авах товчлуурыг ажилуулахаа боль гэсэн зааварчилгааг өгсөн үү гэж асуув. Харин Ken өөртөө итгэлтэйгээр үгүй ээ. Наадах чин Robinhood компани өөрсдийнх нь хийсэн шийдвэрээ л гэлээ. Дараа нь Gabe-с та хувьцааг өөрийн хүсэлтэд харуулan удирдах гэж оролцсон уу гэж асуухад Gabe хариугаа өгсөн ч микрофоноо асаагаагүй учраас хинч хариултыг нь сонсож чаддаггүй. Vladаас таны аппликейшнийг ашиглан хувьцааг авах болон эсвэл зарах болгон төлбөртэй байдаг юм бол үнгүй гэдэг чинь худлаа юм биш үү гэхэд Vlad хариу хэлэхээс татгалздаг. Kitty ээлжирч 5 минутын дотор мэдүүлгээ хэлээрэй гэхэд Kit юуны түрүүнд өөрийгөө танилцуулаад 2010-аас 2017 оны хооронд ажилгүй байхдаа арилжаа хийх сонирхолтой болсон гэдгийг хэлдэг. Яаж таньдаг мэддэг хүнгүй вэж GameStop-ийн хувьцаа өсөхийг мэдсэн бэ гэж асуухад би таамагласан юм бишээ. GameStop компани талаар илүү ойлголт тодорхой туршлагатай байсан юм аа. Хөрөнгө оруулалтын зарим сангууд хувьцааг унахаар манипулятив худалдааны стратеги ашиглаж Robinhood зэрэг байгууллагууд цаг тухайд нь хувьцааг олгоогүйгээс болоод олон хүнд санхүүгийн хүндрэл учирдаг. Хөрөнгийн зах зээлийг би шударга байх ёстой гэж үздэгч томоохон компаниуд технологи болон их хэмжээний хөрөнгийн давуу талтай болохоор жижиг хөрөнгө оруулагчдын боломж багассан. Харин би өөрийн үйл ажиллагаагаар энэ байдлыг өөрчилж чадсан юм. Гэхдээ дагагч нар нь түнд баяр хүргэн алга ташив. Удалгүй Kit бүх хувьцаагаа зардаг юм уу гэж яснаа болоод 50,000 хувьцаа нэмэд авчихдаг. Энийгээ дагагч нартай харууллаа. Маркус одоо $180,000 болсон болохоор ажилласаа гарна. Харин Harmony Riri хоёр бараг л $300,000 болж Jenny-гийн өрн багасч $13,000 өртөө үлдсэн байдаг. Энэ түүхэнд бодит өгөөд киноны төгсгөл бид жинхэнэ Gabe болон Ken, Kit, Vlad нарын шүүхэд өгсөн мэдээллийг сонсдог. 2022 онд Gabe-ийн Melvin Capital бүр мөсөн хаагдсан байдаг. Бас шүүх хурал болсноос 6 сарын дараа Ken Griffin Robinhood app доторх худалдаа авах товчлуурыг ажилуулга боль гэсэн хоорондын мессеж ил болно. 2021 оны 4 сарын 16-нд Kate сүүлийнхаа мэдээллийг хийж тэр үед $34 сая болсон байдаг. Үүнээс хойш Kate олон нийтийн сүлжээнд ямар ч нийтлэл мэдээ оруулахаа болсон байна. Kate Wall Street-ийн томоохон дайныг хийсэн хүмүүсийн нэг болж түүхэнд үлдсэн бол Melvin Capital мэтийн том компаниуд олон нийтийн сүлжээг ашиглан маш болгоомжтой хөрөнгө оруулалтаа хийдэг болсон байна. За ингээд томоохон хувьцаа эзэмшигч том компаниудын эсрэг жижиг хөрөнгө оруулагч нарын хийсэн дайны сонирхолтой киног хүлээн авч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Энэхүү киног Sky Media болон Go Plus-аас та бүхэндээ хүргэлээ.
Sky Media Happy 2025 цэцтэй боллоо. Та хамгийн сүүлийн үеийн шилдэг киног ердөө 2025 төгрөгөөр үзээд Apple Watch, AirPod болон Go Plus-ын 100,000 төгрөгийн эрхийн эзэн болоорой. Шинэ оны анхны бэлгээ Sky Media-гаас. Тэнгэрийн нулимс тусаа юу хангаар дунаадч тэр юм уу тавалжин уулын хатнаас тунгалагар шам урсан